Нийслэлийн хэмжээнд 290 сургууль цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жилийн хувьд үүний 53%-ийг засаж шинжлэх ажил эхэлжээ. Сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг явуулах тендер оройтсноос зарим барилгын ажлыг 7 дугаар сарын 15-наас эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээний 53 сургууль цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх ажил үргэлжилж байгаа юм байна. Үүнд дээвэр, цонх солих, сантехник болон дулаан алдалтыг багасгах засваруудыг хийхэр олжээ. Хэдийгээр нийслэлд 290 сургууль цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдагч засвар хийх нэн шаардлагатай 53 барилгыг энэ жилдээ засварлахаар олжээ. Хийгдэж байгаа засварын ажлуудад бол бид нар хичээлийн шинжилгээ нээлтийг хийхэд бол ямар нэгэн хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулж байна. Мэдээж гадна одоо сантехникийн ажил гэдэг юм а зарим нэг ажлууд бол 9 саруудаа үргэлжлээд хийгдээд явна. Энэ нь бол одоо хичээл эхлэх хичээлийн шинжилгээ нээлттэндээ бол одоо ямар нэгэн хүндрэл учруулахгүй гэж тасж байгаа. Мэдээж бүх ажил бол бас 8 сарын 25-нд бүрэн дуусчих болцоогүй байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол бид нар одоо юу гэдэг нь яг анги танкмын засвар байд юм уу, дээврийн засвар, цонх хаалга гэдэг юм уу, сургуулийн байртай холбоотой засваруудын ажлуудыг бид нар хичээлийн шинжилгээс өмнө бол дуусгана гэсэн юм үүрэг чиглэлтэй ажиллаж байгаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын засварын ажилд улсаас нийт 3.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ нь нэг сургууль цэцэрлэгийн барилгад 60 гаруй сая төгрөгийг зарцуулна гэсэн үг бөгөөд энэ ажлыг нийслэлийн боловсролын газрын барилга хөрөнгө оруулалтын хилтээс хариуцсан ажиллаж байгаа. Тэдний хувьд засварын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудтай хяналт тавин ажиллаж байгаа. Мөн засварын ажлыг шаардлагатай хугацаанд гүйцэтгэн хүлээлгэж өгөхөг үүрэг болгожээ. Сургууль цэцэрлэгийн хичээл эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Хэдийгээр барилгын засварын ажил оройтож эхэлсэн ч ажлын явц 30 гаруй хувьтай байна гэдэг нь хангалтгүй үзүүлэлттэй. Тиймээс холбогдох байгууллагууд энэ тал дээр анхаарч ажиллана.